За баярлалаа. Засгийн газраас энэ хувь хүний орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирсэн. За энэтэй холбоотой асуултуудаа бас асууя. За ер нь хувь хүний орлогын албан татврын тухай хуулиар орж ирж байгаа энэ татврын орлогууд бол яг сум дүүргийн төсвийг бүрдүүлж байгаа. Сумын төсөв, дүүргийн төсвийн үндсэндээ нэг 60-аас 70% нь энэ хувь хүний орлогын албан татвараар бүрдэж бий болдог. Ийм одоо гол зүйлээ. Тэгэхээр энэ хувь хүний орлогын албан татврыг өшөөлөө хөнгөлж чөлөөлөх тусмаа одоо сум дүүргийн төсөв тэр хэмжээгээр одоо багаснаа л гэсэн үг. За энэтэй холбоотой ингээ орж ирсэн 3 заалттай холбоотой асуулт асууя. Нэгдүгээрт нь иргэний одоо 5-аас доош жил үргэлжлэн амьдарсан өөрийн үндсэн оршин суух хаягтай бүртгэлтэй амьдран суугаа орон сууцаа борлуулсан орлогоос чөлөөлнө гэдэг юм орж ирсэн байгаа юм л. Нэгдүгээр заалт. За энэтэй холбоотой энэ хууль тогтоомжийг анханасаа татвар төлөгч болон татврын алба бүх талдаа ингээ ойлгомжтой байвал их амар байдаг. Хууль хэрэгжихэд ямар нэгэн алдаа завхрал гардаггүй. Тэр агуулгаар нь асуумаар байгаа юм. Нэгдүгээрт нь энэ яагаад 5 жил гэдэг юмыг яаж сонгосон юм бэ? 3 жил байж болоогүй мүү? 7 жил байж болоогүй мүү? Ямар тооцооллын үндсэн дээрээс сонгосон юм бэ гэж нэг. За хоёрдугаарт нь оршин суух хаягт бүртгэлтэй гэдэг нь яг юу гэж байгаа юм бэ? Яаж нотлох юм бэ? Тэрийг маш тодорхой бас ингээд хэлээд өгчвөл одоо үзэж байгаа энэ хүмүүс иргэдэд бас ойлгомжтой анханаас нь хууль маань их ойлгомжтой явах байхаа гэж ингэж бодож байна. За 3 дугаарт нь энэ олон улсад бол энэ хөрөнгийн татварууд ерөнхийдөө энэ capital gain tax буюу анх авсан 300 саяар авсан байр маань одоо зах зээлийн үнөөсөө 500 сая болчдөг. Тэгээ 500 саяас анх авсан үнэ зардлаа хасаад үлдэж байгаа дээр 200 саяасаа татвараа төлөө явдаг ийм л татврын төрөлд олон улсад байдаг л да. Тэгээ энийг яг энэ чигээр нь яг энэ capital gain tax гэдэг рүү нэр нь оруулчих болоогүй мүү гэсэн нэгдүгээр залттай холбоотой асуулт байна. За хоёрдугаарт нь 15-ын 6 дээр орж ирсэн энэ 1 тэрбум төгрөгийн одоо хувь хүний орлогын албан татврын тааз тавьж өгсөн байгаа. Өмнө таазгүй байсан. Тэгээд энэ яагаад 1 тэрбум гэж дахиад тааз тогтоох болвоо? Яагаад 1 тэрбумаар тогтоох бол ямар тооцоо судалгаа байна? Би зүгээр энийг ингэж харж байгаа. Өндөр цалинтай иргэд аж ахуй нэгжтэйгээ одоо цалин авах биш гэрээ байгуулад хувь хүний орлогын албан татврын цалингаас сууддаг одоо 10% биш. Эндээс шууд гэрээ байгуулад гэрээний үндсэн дээр шууд орлого гэж үзээд 1%-аар татвараа төлөө явах бас нэг ийм болтох орон зай бас байсан болов уу гэж ингэж хараад байна. Энэ дээр ямар та нар ямар бодолтой байна? За иргэдэд хамгийн гол нь татвар маань маш одоо ялангуяа маш их хялбар ойлгомжтой баймаар байгаа. Энэ агуулгаараа энэ нэг үеийн одоо 1 тэрбум төгрөгийн татврын тааз босгож байгаа чинь яг энэ хялбаршуулсан татврынхаа горимд хамаарагдахаар байна уу үгүй байна уу гэж. За дараагийн асуулт нь нөгөө сарын 792 мянган төгрөгийн орлогод ногдох татврыг хөнгөлөхтэй холбоотой асуудал байгаа. За Монгол улсад энэ цалингийн сан 36 их найд байдаг. 1.1 сая иргэн одоо ажил хөдөлмөр эрхэл цалин авч байна. За энэтэй холбоотойгоор яг ингээд энд ногдох орлогын хөнгөлөөд буцааж олох юм бол дахиад нэг орчим их найд төгрөгийн асуудал яригдана гэж сая сангийн сайд маань хэлж байна. Тэгээ энийг би яг цалин дээрээсээ суутгаж одоо авах юм уу эсвэл төлчгөө жилийн дараа тайлангаа өгөөд буцаан олголт хэлбэрээр авах юм уу гэдгийг бас нэгтлэнгууд нэлээд асуугаад байгаа. Энэ дээр бас тодорхой хариулт өгөөч. Тэгээд Хамбогд суман дээр одоо шилбэл уул уурхай компанид ажилладаг Ховд аймгийн Ховд сумын одоо иргэн буцаан олголтоо харьяалалтай байгаа одоо сум оршин суугаа дүүрэг гэдгээр Ховд аймгийн Ховд сумаас авах асуудал үүсдэг. Тэгэхээр чинь тэн чинь буцаан олголт өгөх санхүүгийн их усргөө болж штэ. Тэн дээр ямар тооцоо байна вэ гэсэн асуултыг За Чимэд сүрэн дээр хариулъя. За эхний асуудал нь өөрийн одоо орон сууцанд яагаад 5 жил заавал амьдэрсэн байгаад борлуулал чөлөөлнө гэж байгаа юм бэ гэдэг 5 жил дээр явж байна. Тэгэхээр энэ дээр бол бас нэлээд хувилбарууд бол яригдсан. Тэгээ бусад улс орнуудын дуршлагыг бол авч үзсэн. Тэгээд ер нь бол өөрийнхөө оршин суугаа үндсэн орон сууцн дээр одоо хөвчлэн бол энэ хөнгөлтийг эдлүүлдэг. За хугацааны хувьд бол бас 2-5 жил дээр амьдэрсэн байх ийм нийтлэг практикуд бол бидний судалсан улс орнууд дээр бол байгаад байгаа юм. За мөн энэ санал бол өөрөө бас 100 мянга давсан иргэдийн санал байгаа. Тэгээд энэтэй холбогдуулаад улсын хурлаас бас ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд ажлын хэсгээр гарсан саналууд маань бол ер нь 5 жил байвал гэдэг саналуудыг бас бидэнтэй ярилцъя. Тэгээд энэ хайлт талынхын саналыг аваад
5 жил өмчилсөн тэг хаяг дээр байгаа гэдгийг бол явж байгаа. Тэгэхээр үндсэн оршин суух хаяг гэдгийг бас тодруулаа. Энэ иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл заасны дагуу 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулсан тэр хаягийг нь бид нар бол авч үзнэ гэж бол үзэж байна. За 1 тэрбумын босхийг асуусан. Тэгээ энэ дээр бол түрүүн бас ярьсан нөгөө иргэн хуваарь бизнес эрхэлж байгаа хүмүүс бол одоогоор бол ийм хязгаарлалтгүй яваад байгаа. Тэгээ бизнес эрхэлж байгаа хүмүүсийг одоо аж ахуйн нэгж байгууллагын жижиг дундын төвшөнтэй босготой бол ингээд шууд аваад үзэж болохгүй. Энэ бол орлогоос нь тооцож байгаа. Тэр бол аж ахуйн нэгжих бол одоо нөгөө ашгаас нь татвар нөөцлөдөг. Тэгэхдээ тэр босхийг эсвэл одоо нөгөө хялбаршуулсан гормын аж ахуйн нэгжийн 300 саята дүүцүүлэх энэ хоёрын дунд бол авч үзэж байгаа. Гэхдээ 1 тэрбум гэдэг нь бол за хуваарь бизнес эрхэлж байгаа хүмүүс яд чинь өрхийн бизнес хийхэд нэг 3 гишүүнтэй байх. Тэгээд одоо 1 тэрбумаар бодох юм бол нэг 2.5 орчим дунджаар байж болох юм маань 2-3 гишүүн бизнес эрхэлж байгаа бол гэдэг утгаар нь 1 тэрбум гэдгийг бол авсан байгаа. За хоотын хөнгөлөлтийг бол жилийн эцэст буцаан олгохоор хуулийн зохицуулалтанд хуулийн төсөлд орсон байгаа. За загжбын мэд сайхан сайд нэмж хариулъя. За яавал гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр 2025 онд 144.6 мянган иргэн тайлан ирүүлснээс 143.9 мянган иргэн 1 тэрбум хүртэлх төгрөгийн орлого тайлагнаад 50.1 тэрбум төгрөгийн татвар ногдуулсан байна. За 25 онд 1 тэрбумаас дээш орлоготой 662 иргэн, за 2.5 тэрбумаас дээш орлоготой 210 иргэн тайлагдсан байна. Хамгийн өндөр орлого 14.8 тэрбум, за 7.9 тэрбум гэж тайлагдсан иргэн 14 компанитай. Тэр сая бас хин чимцэрэг хэллээ. Хуулийн өөрчлөлтөөр хүн амын орлогын албан татврын хөнгөлтийг татвар төлөгч татврын тайлан гарган дараа онд нь буцааж авахар хуулинд тусгасан байна.